Өнөөдрийн бичлэгээр дэлхийн хамгийн урт насалсан хятад иргэн тухай бичлэг хийх болно. Бичлэгээ дуустал үзээрэй. Хятад иргэн Ли Цзиньюн 256 насалж дэлхийн хамгийн урт насалсан хүн хэмээн түүхэнд нэрээ мөхөлжээ. Тэрээр 1667 онд төрж 1933 онд насан эцэслсэн аж. Чиндүү их сургуулийн профессор Ву Чингийн Хятадын засгийн газраас Ли Цзиньюнд 1827 онд 150 насны төрсөн өдрийн баяр хүргэсэн баримт мэдээ. 1877 онд 200 насны төрсөн өдрөөр нь баяр хүргэсэн мэдээг уншиж байсан тухайга 1930 онд Нью-Йорк Таймс сонинд нийтэлж байжээ. Ли Цзиньюн 10 настай байхдаа уулаар аялж тэнд ургадаг эмийн ургамлуудыг судалж эхэлжээ. Ингэхдээ тэдгээр ургамлын ангаах чадвар хэр удаан хадгалж болох зэргээр судалж байсан аж. Үүнээс хойш 40 жилийн турш Линзи Гожи зэрлэг хүн орхиотой хийшүү буюу ургамлуудыг болон цагаан будааны архи тогтмол хэрэглэж байсан гин. Мөн тэрээр 1749 онд буюу 71 настайдаа Хятадын айрамд зодооны урлагийг зааж эхэлсэн гэдэг. Ли Цзиньюн өв тэгш сайхан биетэй гэдгээрээ алдартай нэгэн байсан бөгөөд нийтдээ 23 удаа гэрлэж 200 хүүхэдтэй болсон гин. Итгэхэд бэрхж Ли өөрөөсөө 500 насаар ах хүнтэй уулзаж байсан гэж шавьдаа ярьж байсан гэдэг. Тэрээр эрүүл урт наслуулах дасгал хөдөлгөөнд зааж зөв хооллох тухай өөрийнхөө туршлагаас хуваалцдаг байжээ. Өндөр настан Ли амьсгал хурахдаа сүүлчийн үгийг хэлсэн нь би энэ дэлхийд хийх ёстой бүх зүйлээ хийсэн гэжээ. Эрүүл амьдарч урт наслахыг эрмэлздэг олон хүн энэ үг нэгийг бодогдуулсан бизээ. Учир нь хүн нас эцлэхдээ өнгөрүүлсэн амьдралдаа хангалуун байна гэдэг хамгийн чухал. Түүнээс 256 насны нууц нь чухам юу болохыг олон хүн асууж байсан л автай. Нэгэн удаа Хятадын их жанжин Ву Пейполигийн урт насалсан нууцыг мэдхээр гэртээ ураад энэ тухай лавлахад тэрээр сэтгэл зүрхээ тайван байлга, яст мэлхий шиг суу, тагтаа шиг цовоо алах, нохой шиг унт гэж хариулжээ. Ли Цзиньюн дотоод сэтгэлийн амар амгалан байж зөв амьсгалах техникийг эзэмшсэн нь түүний эрт насалсаны хамгийн гол нууц гэж олон хүн тайлбарладаг байна. Түүнчлэн бага наснаасаа эхлэн судалж хүнсэндээ хэрэглэж ирсэн эмийн ургамлуудад чухал үүрэгтэй байжээ. Орчин үеийн шинжлэх ухаанд хүний дундаж насалтыг 70-аас 85 гэж үздэг бөгөөд 100-аас дээш насалбал урт наслагчдын тоо 109-оор багтдаг. Тиймээс 200 насалсан хэн нэгний тухай сонсох нь магадгүй үлгэр домог худал яриа мэт сонсогдож болох юм.